Монгол улсын улаан наманд орсон ховор ан амьтныг мөнгөн талс брэнд хүрэл зутгуураар урлан 5 хүнд төлөвлөж байна. Хар сүлтзээр Монголын говийн үзэсгэлэнт амьтдын нэг, эрийг нь оон, эмийг нь шарагчин, үр төлийг нь янзаг гэж нэрлэдэг 2021 оны тооллогоор 73,000 орчим тоологдсон. Мазаалай Баавган бие даасан төрөл зүйл хэмээн биологийн шинжлэх ухаанд Гоби биер хэмээн бүртгэжээ. Анх 1966 онд Мазаалайн зураг олонний хүртэл болж зөвхөн Монголын говь цэлд амьдрах дэлхий дээрх цорын ганц баавга бол Мазаалай. Тахь хизээж хүний гарт гаршиж байгаагүй дэлхий дээрх цорын ганц онгон зэрлэг адуу бол тахь юм. 60-70 онд Монгол улсад үзэгдэж байгаа тусцсан тахийг Монгол улсын засгийн газар сэргээ нутагших ажлыг 1992 оноос эхэлжээ. Өдгөө тахь эх орныхоо уудам талаар давхиж байна. Бүхэн түүхэн цаг хугацаанд 10 төрлийн бүхэн амьдарч байсан бол одоо дэлхий дээр ердөө ганц зүйл бүхэн үлджээ. Арслан заантай энэ зэрэгцэн амьдарч мөслийн үеэс үлдсэн энэ амьтан энэ зуунд Монгол бүхэн нэрээр нэрлэгдэж бидэнтэй зэрэгцэн амьдарч байгаа нь юутай гайхамшигтай вэ? Хавтгай Монголын говь болон Шинжааны цөлд амьдардаг нэгэн зүйл зэрлэг тэмээ. Биеийн дундаж жин 555 кг, урт 340 см, дундаж нас жил 40-оос 50 жил. Амьтдаа танихгүй бол хайрлахгүй, хайрлахгүй бол хамгаалахгүй. Танаас эхлэх түүх мөнгөн талст урлаг.